Цагаан сайдаа би нэг жишээ хэлж өгье. Малчид нөө төлөгчөөр бүртгүүлээгүй. Тийм учраас малчтаас авч байгаа махыг нөө төлсөн тооцож үйлдвэрүүд авдаг. Гэвч энэ яаж нөхдөр нөгөө махны үйлдвэрүүд хэдэн 10,000 малаа уулын ам болгонд байгаа малчтаас авдаг. Тэгээд тэдрээсээ буцаагаад нөгөө баримт бичгээ авах гэхээр олддгоо, өгдгөө. Тэнгүүд яаж нөхдөр буцаагаад нөгөө малчтаас авж байгаа малаа дундын зуурчлагчаар дамжуулж авдаг байхгүй. Тэгээд дундын зуурчлагч нь татварын байгууллагатай уулзраа болоод ингэ явчихдаг. Дахиад нөгөө шууд малчтаас авах дамжлаггүй авах энэ бүх юм чинь бүгдээрээ алга болоод малчт нь ч өндөр махаа зарж чаддгүй, үйлдвэрүүд нь ч махаа хангалттай өнөр авч чаддгүй ийм л болчиход байгаа. Тэгээ энэ дээр бас та тэр татварын байгууллага дээр бас анхаарч энэ дээр тодорхой арга хэмжээ аваарай гэж хэлье. За Мэд сайхан сайд хариулъя. За бүрдүүлж гишүүний асуулт нэрлэе. Таны ярьж байгаатай санал нэг байгаа. Ер нь хөдөөж ухаан салбарыг бид нар өмнө нэмэгдсэн өртгийн албан дотроос чөлөөлөөд яг энэ салбарт оролцогч нараа дэмжиж ийн гэжсэн. Эргээд энэ бол маш том хаалт болчихж байгаа. Гурилын үйлдвэрүүд дээр их жишээ нь гол түүхийд бол Улаанбуудаа гурилын бүтээгдэхүүний өртгийн 95% бүрдүүлдэг. Нөөцөөс чөлөөлждөг. Гурилын үйлдвэр өөрөө дарааллын өмнөөс нөөтөлөө явж байгаа. Тэгэхээр энэ өөрөө системдээ бол болохгүй. Эцсийн хэрэглэгч нар за ингээд нэг талд нь чөлөөлөд өгчхөөр нөгөө талд нь үйлдвэрлэгч нөөтийн өмнөөс нь төлж байгаа. А энийг яг өндөө үйлдвэрлэгч биш эцсийн худалдаа авагч өмнөөс нь төлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө энэ систем болохгүй нэгдийг харуулж байгаа. Зүгээр засгийн газар энэ удаад эдийн засгийн тогтворгүй үед яаралтай аж ахуйн нэгж ажлын байрыг хадгалах чиглэлээр энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Хилцүүлгийн явцад яг таны ярьжсэнтэй санал нэг байгаа. Энэ асуудлыг бид нэр татварын багц хуулийн өөрчлөлтөөр тусгаж оруулж ирэх болно.